Та илүүчгүй, дутуучгүй яг ганцхан сая төгрөгөөр Land 200 машин авмаар байна уу? Тэтгэврийн бүх мөнгөөр массажны сандал авахулж, хуян шар усаа тараалгаж, хүзүү сэрвэгээ нухуулж, хулгаараа илүүлж байсан юм байна. Шок мэдээ Хошин тайм нэвтрүүлгийн 33 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Ачаа гэж ашигтай юм бүхнээр овоглож хочлогдсон гихүү нэг хүн байдаг. Гайлд ажиллахдаа бузрыг үл оруулж буйныг ис гаргасандаа гайлын ачаа гэх нэр хож хүрсэн юм биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэрэг төвөг нь хилэгдэж бичигцээр байгаад гайлын гэдэг хочтой болсон Монголын суу зал төгсөх хоёр гайлч байдаг. Нэг нь Гайлын Баатар, нөгөө нь Гайлын Ачаа хэмээх гайлаараа гагнагдсан гайлын эр хоёр загал. Гайлын дарга Баатар навилгалын хэрэгээр 8 жилийн ял авсан ч Гайлын Ачаанд мултарч чадсан. Нэр зэтгүүлж агсан дашринцэн гайлаас төрсөн тэр бомтон нийтлэхийн төлөө Ачаа шүүхэд өгч торгуулах шийдвэр гаргуулсан ч өөрөө авилга өгсөн хэрэгтэй ял авсан. Дашринцэн гой надад гүтгэгцэн гээд байгаа хүн чинь авилгын хэрэгээр ял авчихлаа. Би торгуулийн мөнгөө хаана тушаах вэ гэж яжлан асууж байсан юм. Монголын шүүх нэг алхаараа ачаа авилгач биш гэж шийдсэн бол нөгөө алхаараа ачаа авилгач гэж тогтоосон байдаг. Хувийн UB-med эмнэлэгтээ магадлан итгэмжлэл гаргуулгаар эрүүл мэндийн сайд агсан шийлэг дамбад авилга өгсөн нотлогдож социализмын үед улсын яллагч явсан ачаа капитализмын үед улсаас ял аваад өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Ачаа олон янз. Гайлын ачаа, Монгол ардын хувьсгалт намын ачаа, ардчилсан намын ачаа, зөвлөх ачаа гэд олон дөрвөн байдлаар үзэгдэнэ. Зам дээр хөгжлийн сайд ганц бүхий орон тооны зөвлөх, ерөнхийлөгч Баттуулгын орон тооны бус зөвлөх, Ховд аймгийн засаг даргын орон тооноос илүү ахлах зөвлөх гэх мэт. Ардчилсан нам ачаатай болохын тулд аймгийн дарга нь ахлах зөвлөхийн орон тоотой болж байсан. Уг хүнийх нь мэрэгжил нь хуульч, урд дахь дуудлага нь гайлын боловч аймгийн даргын ажил төрлөөс бүх төрлийн зам тээврээс бүр төрийн тэргүүн хүртэл зөвлөх юмтай, зөвлөлдөх сэдвтэй байна гэдэг өөрөө гайхалтай биш гэж юу. Улсын их хурлын гишүүн Инх Баяр гайлын ачааг төрөөс төрсөн тэр бомтны зүй босыг нэн зүй ёсоор онилон нэрлсэн. Намайг төрөөс төрсөн тэр бомтон гэдгийг нотлоорой гэж гайлын X, төрийн X ачаа хэлснээр хэрэг явдал баримтсалд батлах мэд хөөрсөн. Хөгжлийн банкны сонсгол болно ачаа, боловсролын сангийн зээлдэгчдийн нэрс гарна ахиад л ачаа. Ховдод арьс шир ноос ноолуурын үйлдвэр барина гэж Хөгжлийн банкнаас 6 тэрбум төгрөгийн зээл аваад оронд нь сэндвич усгасан. Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр үйлдвэрийнхээ оронд босгосон сэндвичийн зургийг өөрөө сайн ойлгохгүй байсан юм. Ачаа яагаад зээл авсан? Ачаа яагаад үйлдвэр биш сэндвич усгасноо ачаа сайн ойлгохгүй байна. Арьс шир ноос ноолоор боловсруулах үйлдвэрийн барилга гэх сэндвичийн барилга гэсэн ийм зураг өгсөн байна. Энэ үйлдвэр үү? Энэ дэлгэцэнд харагдаж байгаа зурган дээр байгаа. Энэ одоо үйлдвэр үү орон сууц уу? Энэ зургийг чинь би ч гэсэн ойлгохгүй байна. Ямар зураг авч ирээд тавьсан. Ачаа хүүхдээ Торонтогийн их сургууль сургахаар $102,000 зээл авсан ч төлөөгүй. Ачаа өөртөө хүүхэддээ төрөөс зээл авч ирсэн боловч төрийн албан хаагчид цалин орлогынхаа 80%-аас илүү зээл авахыг хориглох тухай хууль санаачилсан юм. Ачаа зээл авч явах ёстой. Ачаа авсан зээлээ яаж ч болно. Бусд нь ачаа шиг байж болохгүй гэмээр хууль санаачилсан юм байна. Та илүүчгүй, дутуучгүй яг ганцхан сая төгрөгөөр Land 200 машин авмаар байна уу? Брендийн ундаг дугуйнаас хямдхан хуучин Plus 20-оос 10 дахин бага үнээр Land 200 авбал яаж байна? Үнэгүй цэгийн сайтн дээр 105-аас 130 сая төгрөгийн ханштай байгаа 2013 оны Land 200 ганц одол 10,000-ын дэвсгэртээр навс буулгаж авч чадвал ямар вэ? 25.7 сая төгрөгөөр засвар хийснийг нь бас мартаж болохгүй. 130 саяын машинд 25.7 саяар засвар хийгээд 1 сая болтол нь яаж 130-аас 150 дахин буулгаж болдгийг Говьртай аймгийн засаг дарга Амгалан Баатар мэдэж байгаа. Аймгийн зан Амгалан Баатар машин техникийн маш сонин ченж гэдэг нь аудитын дүгнэлтээр батлагдаж цог залыг бадруулагч, түмнээс төгөлдөр харшгүй хямдруулагч болох нь тогтогдсон байна. Монголын зах зээлийн түүхэнд урд хожид огт байхгүй үн ханшаар 33 машин зарсан. 33 тэнгэр шүтээнийг аргадагч машид гайхамшигт манлайн баясгалант урмэгт улсын тэргүүний ченж болсон байна. Тоо хэрхэвч худлаа ярихгүй. Үндэсний аудитын газрын эрсдлийн дүгнэлтэнд элдв уянгийн халил огт үгүй. Төсвийн мөнгө яалтаггүй, орон нутгийн өмч орилдоггүй юм байна. Жишээ нь үлдэх хөрөнгө 8.7 сая гэж тогтоогдсон. 2014 онд авсан Land 80-ыг 500,000-аар, 15.7 саяын 2018 оны УАЗ Хантрыг мөн адил 500,000-аар танил талдаа зарсан байна. Мөн 2020 онд орж ирсэн Санаата 7-г 1.5 саяын үнд хүргэн зарч чадсан. Амгалан Баатар нэг аймагт 115 хүнийг хууль зөрчин томилж засаг даргын тамгын газрын газар хэлцийн дарга нар бүрэлдэхүүнээрээ орлон тоглогчид, үүрэг гүйцэтгэгчид, бүхөр бол бэлтгэл хангагчид болсон юм байна. Байгаль орчин аялал жуулчлалын газарт Болдбаатар, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Цүхбаатар, боловсрол шинжлэх ухаан газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Амьдаа, Амгалан Баатар гэсэн 3 үүрэг гүйцэтгэгч Баатартай.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг алтан цагаас гэдэг алтан цагастай санхүүгийн хилцэд нь мөнгө баялаг дуудагч Баян намсраа бурхны амьда намсраа үүрэг гүйцэтгэж байгаа нь төрийн албаны хууль, төрийн албаны зөвлөлийн шалгалтыг таширдуулан давхурдуулан зөрчиж байгаа ажээ. Аймгийн төвийнхээ А бүсийн 1 биш 12 барилгыг танил талдаа агтлан худалдсан юм байна. Амгаланбаатар бээр уралдаан тэмцээн баяр наадам хийх, тавилга сэлт авах, хоёр зөвлөх ажиллуулах гэх мэтэд 368 сая төгрөгийг зарцуулсан байна. Төсөв төрийн хэмнэлтийн тухай хуулийг давхраар нь зөрчиж 1.5 тэрбум төгрөгийн зөрчил гаргажээ. Амгаланбаатар нь Ардчилсан намын гишүүн, аймгийн зан. Аймагта гэр бүл зохиох, танилцах уулзалт, мянган ээжээр сүү үргүүлэх зэрэг шоу entertainment хөгжүүлж байгаа хүн юм. Бадамсүрэн гуай Эрдэнэ төлөөрөг өдөрдөж байхдаа 52 саяар массажны сандал, 20 саяар ундаг дугуй, 2019 онд 353 сая, 2020 онд 440 саяар 2 удаа Lexus 570 Prado машин худалдаа авч байжээ. 500 мянган төгрөгийн тэтгэвртэй хүний 10 жилийн турш авах тэтгэврийн бүх мөнгөөр массажны сандал авахулж, хуян шар усаа тараалгаж, хүзүү сэрвэгээ нухуулж, хүл гараа илүүлж байсан юм байна. 500 мянган тэтгэвртэй хүний 100 гаруй жил авах мөнгөөр Lexus машин жил дараалан авч нам байтал тухлан зөөлөн явдал нь зүүдлэн бүүэлэгдэж байсан байна. Эрдэнэ төлөвлөлт онцгой дэглэм тогтоож, хэмнэлтийн горим өвлжилж байхад 11.6 тэрбум төгрөгөөр машин худалдаа авсан баримтуудыг Монголын Data клубын сэтгүүлчид дэлгэжээ. Авилгын эсрэг 5 иш хөтөлбөрийн шүүр ажиллагаагаар Бадамсүрэн багванд нарын тэтгэврэлтнийг гэртэн суулгасан ч Монгол Улсын их сургуулийн захирал Бадарч, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Дэмрэл, 5-7 төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Рааш нарын хуулиар төсвөөс солинжих эсгүй төрөөс авлагатай хүмүүс тунж үлдээд байгаа юм. Эрчим хүчний үн тариа өртгөөсөө доогуур байдгаас эрчим хүчгүй болж үйл бүр хөлдөх, өдөр бүхэн гал алдах аюулын ирмэгтэр байна. 2000-аар бүтээсэн талхаа 1500-аар зарвал ямар ч эх орон үйлдвэр дампуурна. Албан газарт 224 төгрөгийн өртөгтэй гэрэл захиалгаанаа 211 төгрөгөөр зарж байна. Айл өргөд 224 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 141 төгрөгөөр авдаг. 100 төгрөгөөр бүтээсэн бүтээгдэхүүнээ 45 төгрөгөөр зардаг салбар. Өнгөрсөн үйл хотоороо хөлдөх аюулын өмнө чинээндээ тулсан ачаалал эх жил ахаад 7% нэмэгдэхээр байна. Өнөөдөр та алга ташуулдаг маргааш шиг чинь хордуулах попус төр 76 жалга давны сонгуулийн үр дагаварт үн чөлөөлж чадахгүй айж нүүр сураанаар баян Монгол улс Орос Хятадаас гэрэл тог мөнгөөрөө худалдаж авсаар байна. 5-7 цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцууд цаасан дээр боссоор ус голын лус, уул авааны савдаг судлаач нар иргэний хөдөлгөөний бизнестэй иргэд элдв төрлийн эх орончтоос олж төслийн хөтөлбөрүүд гацсаар Монгол гэдэг айл хөлдөө харанхуй ирмэг дээр хөдөлж чадахгүй суусаар байгаа юм. Оюутлогоогоос гар сунгах газар 5-7 нүүрс байдаг ч цахилгаан станцгүй учрах Хятадаас жилд 240 сая долларын тог авдаг. Оросоос мөн энэ хэмжээний доллараар эрчим хүч авч баруун аймагуудаа хангадаг. Үнээс нь найсаар байгаад огт гэрэлгүй болж хөлдгүү, үнэн өссөн ч гэрэлтэй дулаан байх уу гэдэг салгаа замын уулзуур дээр бид ирээд байна. Үнгөө юм үнгүүл байдаг. Дата нэгж интернетгүйгээр байж чадахгүй ч үнэн нэрвэл болохоор хэрэглээгээ хянаж болдог. Үүнтэй адил гэрэл захилгаанаа хэмнэх үедээ хянаж хэрэглээ сурчих бол тог тасарч хөлдөөс болохоос хамгаалагдана. Хошин шогийн жүжигчин Ариун болд 10 хүртэлх оноотой төрийн албан хаагчийн шалгалтанд 1-4 оноо авсан ч хүүхэд залуучуудын театрын дарга тэнцэн нь хошин үзүүлбэр шок гараа болсон байна. Боёгоо эргэцэн шалгалтанд 10 оноо авахаас яг 1 оноо авч ердөө 9 оноо дутжээ. Улмаар дүн шинжилгээний чадвараар 10 онооноос бүхэл бүтэн 2 оноо авч 8 оноо дутаж сансныг бодоход сайн оролцсон юм байна. Монгол хэлний яриа бичгийн чадвараар 10-аас 3 оноо, асуудал шийдэхдээ 10-аас 4 оноо авчээ. Бичгийн дөрвөн шалгалтанда бүгдд нь унсан ч удирдан зохион байгуулах, багаар ажиллах, төсөв хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага гэдэг ярилцлагад 60 онооноос 5420 оноо авч огцом өссөн учраас театрын даргын албан тушаал тэнцжээ. Хүүхэд залуучуудын театрын дарга нь муу авсан мөртлөө шалгалтандаа тэнцсэн тохиолдолд хүүхэд залуучууд яах вэ? Хүүхэд залуучуудын театр бол соёлын яамны асуудал. Хүүхэд залуучуудын шалгалт бол боловсрол шинжлэх ухааны асуудал юм байна. Жүжигчин ундрал боёотой харьцуулахад тус бүр 10 оноо авах ёстой. Дөрвөн шалгалтынхаа 2-т нь 4, 1-т нь 3, монгол хэл дээрээ 7 оноо авсан байна. Уян боёогоо бодвол 3 муу 1 сайн аваад мөн л ярилцлагатаа огцом сайжирч 53 оноо авч даргын ажилд тэнцжээ. Төрийн албаны шалгалтанд муу авч босгонд бүдэрсэн хүмүүс тооноор орж дарга болж байхад улсын театрын уран бүтээлчид аж амьдралын аргагүй ирэхээр алтан тайзаа орхиж Солонгост барилга дээр Монгол зах дээр хар бор ажил худалдаа 8 хийхэд хүрснээ харуулсан давлгаа сошиалд тархсаар байна. Чойжин ламын сүм коммунизмын үеийг тэсч гарсан ч капитализмын үед сүхэрч унахна гэдэг айдас болгоомжлол олон нийтэд төрсөн ч урд хэсэг газар дорн сан хөмрөг, лаборатори, шоп байгуулах зураг төсвийг нь эцлэн батлаагүй судалж тооцоолж байгаа юм байна. Музей тавигддаг олон улсын шаардлага, хууль дүрмийн дагуу сан хөмрөгийг нь хадгалах, сэргээн засварлах байгууламж газар дор барих нь зүй ёсны хэрэг боловч ард иргэдээс хүлээх итгэл бага байгаа учраас энэ ажил таг зогсох нь илэрхий боллоо.
Соёлын сайд намын Чойжин ламын сүм музейн урд зүйлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөл төлөвлөгөө байхгүй болно гэсэн модон үгтэй мохоо илэгтэй түг так хийсэн түргэн пост түгээсэн боловч олон нийтийн харлага сэрлэг арилгахгүй илтлээ. Соёлын сайд үсгүй соёл гэж чухам юу гэж ойлгодгийг та бид сайн мэдэхгүй. Соёлын яамтай осноор соёлын салбар яаж дэвшиж дээшсэнийг ч мэдэхгүй. Үндэсний соёлоо өөрсдөө сайн харж хянаж байх арга зам үлдлээ. Шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 33 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.